Битгий мартаараа итгэлийн авт унараа хизээ ээжүүдийн өдөр үлээ жилийн бүх өдөр хизээ аавуудын өдөр үлээ жилийн бүх өдөр хизээ хүүхдүүдийн болон хөгшин хүмүүсийн өдөр үлээ эсвэл юм хизээ бурхны хүүхдүүдийн өдөр үлээ жилийн бүх өдөр юм. Тиймээс бидэнд онцгой нэг өдөр гэж байхгүй. Бидэнд бүх өдрүүд адилхан онцгой юм. Тэгэхээр бүх өдөр бид бурханд алдрыг өргөж түүнд залбирч магтах хэрэгтэй. Өдөр бүр үргэлж бид үүнийг хийх хэрэгтэй. Тэгж байж бурхан түүнийг дагдаг хүмүүс туслана. Хэрвээ бурхан бид та нарыг жилд нэг л өдөр ивэ гэвэл яах вэ? Тэгвэл маш гонигтай үстэй. Үгүй ээ, өдөр бүр байх ёстой. Бид өөрсдөө дэлхийдээ харьцуулж болохгүй. Бид дэлхийд хүмүүс хийж байгаатай адилхныг хийж болохгүй. Харин бид өөрсдөө ямар нэгэн өөр итгэлийн олж нийсэн зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Дэлхий дээрх хүмүүс болон худалдаачид ихэвчлэн тиймэрхүү зүйлсийг ихээр зохиосон байдаг. Тэгж байж өөрсдөө бараагаа зарахын тулд бид тиймэрхүү зүйлсээр өөрсдөө болж дунгааж болохгүй. Яаж болцлогдох вэ гэхээр жишээ нэг хүнд мөнгө байхгүй байлаа гэж бодъё. Тэгсэн тэр өдөр нь өвөө эмээ нарын өдөр. Тэгсэн тэр хүн өвөө эмээдээ бэлэг бэлтэх ёстой болно. Үгүй бол гомдно гэв. Тэгээд хэрэг бэлэг өгч чадахгүй бол өвөө эмээ нь бүтэн жилчингээ гомдолтой явах нь. Бэлэг өгч чадаагүй болохоор тэр онцгой өдрийн хамт баярлаагүй болохоор энэ биднийг боолчлоод байгаа юм. Бид юмсыг бодитоор харах хэрэгтэй. Хэрэг бидэнд хангалттай мөнгө боломж нь байгаад, хоол унд хангалттай байгаад, аялаж чадчихвэл эсвэл шинэ хувцас авах боломжтой байвал жилийн аль ч өдөр байсан авч идэлж хэрэглэж болно шүү дээ. Хэрэг та нарт их боломж мөнгө нь байхгүй бол заавал ямар нэгэн өдөрт зориулж өгнийг авах гэх хэрэггүй. Хэрэг чи хэн нэгэнд бэлэг өгмөр байвал бас боломж нь байвал зүгээр л өгч. Харин та нар ямар нэгэн тодорхой онцгой өдөр дүгнэ гэд хадгалах хэрэггүй. Энэ үг нь бид нарыг ялсан боолчлол юм. Бид нарын ялсан боолчлол юм. Гэхдээ муу ерийн сүнс биднийг үргэлж боолчлолд ороо байлгахыг хүсдэг. Харин бид бол ухтаа эрх чөлөөтэй байхаар дуудагдсан хүмүүс юм. Биднийг эрх чөлөөнд дуудсан билээ. Боолчлолт биш. Иймээс бид боолчлолоос гадуур чөлөөтэй амьдрах ёстой. Гэхдээ ямар нэгэн тодорхой онцгойсон өдөр биш, харин боломжтой үедээ дуртай зүйлсээ идэж, ууж, аялаж, хүнд бэлэг өгч, хүнээс бэлэг авч эрх чөлөөтэй амьдраарай.